Энэ сайд саран гэрэл ер нь ямар учиртай хүн юм бэ? Угшил гаргалыг нь харвал Монгол хүн, учир явдлыг нь харвал Монголын эсрэг хүн. Чухам яахаараа сэтгүүлч хүн очиж эрүүл мэндийн яам руу зүтгэснийг нь одоо бодоход маш ноцтой эргэлзээ төрж байна. Уг нь бол цог залмай сайдын оронд байхаар хүндээ яагаад ингэж эргэлзээ төрвөө гэсэн асуулт гарнаа да. Шуудхан хэлье. Монгол улсын хүү цуглах газар эхний лагсын эрүүл мэндийн төв рүү нэвтэрч чадлагүй Эдрисийн хүүтэнд Монгол их такси дотроо хүүхдээ гаргасан. Монгол улсын шинэ иргэнийг Монгол эмнэлэг хүлээж авалгүй хөөсөн. Энэ явдалд орон даяараа чочурдож буун асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор инхтэргээч хүн ажлаа өхөө мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн хүртэл тэр инхтэр нь албан тушаалдаа суусаар байгаа бөгөөд түүнтэй холбоотой хэрэг ахин мандлаа. Мөн л Монгол улсын хүү цуглах газрын үүдээр жирэмсэн Монгол ихийг оруулахгүй байсаар нэгэн Монгол амь тасарч эхийн хэвлийнээс зулбжээ. Энэ бол Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг мөн. Эрүүл мэндийн яамны харьяа эхнэл лагсын эрүүл мэндийн төв хэмээх нэрнээс аж бодсон Монгол улсын шинэ иргэний төлөө үйлчлэх ёстой газар яагаад ингэж Монгол улсын хүн ам, Монгол улсын нөхөн өрчгөн эсрэг хөдлөн вэ? Монгол улсын эхнэл лагсын эрүүл мэндийн төлөө бүх хүчээ тавин ажиллах ёстой шоохууц овогтой инхтэргээч хүн яагаад Монгол улсын эсрэг ийм дайсагсан хэрэг хийсээр суугаад байгаа юм бэ? Энэ шоохууц овогтой инхтэргээч ер нь хаанхын ямар хөшөлтэй хүн бэ? Шоохууц гэдэг монгол нэрийг би хувьдаа сонсоогүй. Тийм хүнийг Монгол улсын хүү зүглэх газар суулгачаад ганцхан сарын дотор нэг монгол иргэн зулбаж, нэг монгол иргэн Эдрисийн хүүтэнд гадаа амарчлаа. Энэ ер нь юу болж байна? Яагаад ийм хүнийг эрүүл мэндийн яамны сайд саран гэрэл та хаацаалаад суuna вэ? Ингээд ер нь та өөрөө ямар гарал угсаатай хүн бэ? Таны хаацаалд суудаг шоохууцын инхтэргээч хүн хэний нөмөр торгоцсон хаанхын ямар зоригтой хүн бэ? Юу болж байна энэ ер нь? Хаард нус хөтөлбөр өнөөдрөөс эхлэн сайд саран гэрэл Монгол улсын хүү зүглэх газрын үүднээс монгол эхчүүдийг хөө явуулж байгаа шоохууцын инхтэр нарын эсрэг бүх хүчээрээ тэмцэнэ гэдгээ амлчихъя. Монголын өрс маш олон болох ёстой. Гэвч таны үед таны хаацаалжгүй шоохууцын инхтрийн үед бол үгүй юм байна. Манай хөтөлбөрт ирсэн цахим эрүүл мэнд төсөл болон бусад баримт материалуудыг харуул сайд саран гэрэл таныг хэний төлөө хаашаа зүтгээд байгаа хүн бэ гэдэгт маш их хэрэгэлзээ төрж байна. Бид энэ талаар маш ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно. Монголын өрс маш олон болтугай. Монголын өрс эрүүл их өсөн үржих ёстой.